Алтарган 2024. Үзэгчдээ Алтарган 2024 олон улсын наадам маань үргэлжилсээр байна. Дэлхийн өнцөг булан бүрээс бурайд зан олон минь энэхүү наадмаа зориг ирсээр байна. За тэдний нэг болох нэгэн эрхэм хүндтэй уран бүтээлчтэй бид бүхэн уулзаад байна. За сайн байна уу? Та сайхан наадаж байна уу? Сайн байна уу? Сайхан наадаж байна. Та Алтарган наадамдаа хэддэг жилдээ оролцож байна вэ? Барах 5 дахь жил. 5 дугаар удаа. 5-6 дугаар удаа оролцож байгаа байггүй. Энэ жилийн онцлог гэвэл та бүхэн маань сайхан нээлтэндээ бас оролцож аядуугаа өргөлөө. Таны сэтгэл ямар байна? Би одоо Монгол сайхан орноо анх удаа ирсэн байна. Алтарган наадамд. Тэгээд би энэ Монгол түмнийхэн өмнө нээлтийн тоглолтод ороод аягүй их бахархал олсон. Их сайхан байлаа. Сайхан хүлээж авсан байна. Тэгээд их баяртай, сэтгэл ханамжтай байгаа. Таны хувьд хувь уран бүтээлүүд гэх юм бол ер нь дандаа ямар төрлийн дуунууд байна вэ? Миний голдуу дуулдаг дуу бол бүр ардын дуу. Дуугаа дуулаад, тэр дуугаа шинжилээд, тэр дуугаа бичээд одоо үеийн залуучуудаа энэ уран бүтээл болгож үлдээгээд тэгээд цаашаа дамжуулах материал болгох гэж их оролддог. Тэгэхдээ би буряд ардын дуугаа бүх дэлхийдээр игээд дуугаараа жиж бүх дэлхийн хүмүүст буряд ард зон ямар байдгийг харуулах тийм хүслэнтэй. Алтарган наадмын маань ч гэсэн зорилго тийм болов гэж бодож байна. Та бүхэн маань уран бүтээлээ бас толиулаад залуучууд манаас тэрнээс бас бурайд зан олонны ёс заншил авахыг бас мэдэж авах боломжтой байх тийм үү? Тийм ээ, тийм. Өнөөгөө сонсхолоор миний дуунуудын олон залуучууд дуулдаг болсон байна. Тэгээд би өцгөл дээр би нэг дүүдээ ярьж ирсэн. Миний дуу шимбүрийгээд энд олон хүмүүс дуулж байгаа штэ гэхлээр миний дуу. Тэгээд оригинал байхад гоё юм биш үү? Тэгээд тийм болохоор манай ардэ, буряд ардэ дуу бол их хүнээ чихэнд сонсвортой. Тэгээд хүмүүс бүр сонсоод буряд дунд хайртай болдог. Тэгээд ийм сайхан уран бүтээлтэй ард түмэн буряд монголчууд ингээд бүх дэлхийгээрээ өв найрамдал хийж ийм сайхан Алтарган наадамд тэгээд дуугаа дуулж ёс заншлаа дэшин гэж байхад би бол их баяртай байгаа. Энэ сайхан баярт мөчөд та бас нэг аядууныхаа хэсгээс манай үзэгчид толиулах уу? Тэгье. Би тэгвэл нэг ямар дуу дуулах вэ? Аав ээж тухай дуу дуулъя. Гарайгаад гарэгэн улэгнийм гаянгатэе яла догоюм амитэн хэгэн болоторне ела манагари ела ngabмане ела яхдаже За баярлалаа. Аян хүртэл аргадаад байгаа юм шиг юм сайхан санагдаж байна. Тэгээд та бүхэн минь сайхан наадаарай. За баярлалаа. Манай бүр Монгол ард түмэн буряд монголчууд тэгээд Алтарган наадамдаа сайхан наараарай. Баярлалаа шүү. Баярлалаа үзэгчдээ. Алтарган 2024 олон улсын наадам үргэлжилж байна. Алтарган 2024. Өдөртөө Монголын үндэсний олон нийтийн телевиз Булган аймаг Булган хот Төв цэнгэлдэх хүрээнд байрлах студиудээ эрхэм хүндтэй зочдон урьж амны бэлэгтэй аштын ерөөлтөй ярилцлагыг үзэгч та бүхэнд хүргэж байгаа. За энэ удаагийн
зочноор Булган аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Эрдэнэт оройдон ирсэн байгаа. За сайн байна уу та? За сайн байна уу? За сайхан тусч байна. Баяр наадам сайхан байна. За баяр наадам сайхан байна. Энэ жил ч одоо манайх олон наадам хийж байгаа. Тэгээд энэ хамгийн том нь манай энэ Алтрган наадам болж байгаа шиг байна. Тэгээд бас ер нь бас Дэнж хотол гэдэг юм уу тийм ээ? Сайхан наадж байгаа бол өнөөдөр бас өнөхөр зуншдаг сайхан бас энэ наадмыг бас ивэж юм да. Энэ байгаад тэгэхээр Тэ энэ жил манайх хаврдаа нэг жаахан тэгсэн. Тэгээд юу эрт зам болсон. Эрт зам болсон. Тэгээд малын тарах үсээтэй хүн заны одоо зоо теннисийн сайхан зам болж байна. Тэгээд олон одоо баяр наадам болж байгаа учраас бас тэрийг маань харж явах шиг байна да. Байгаль дэлхий маа тэ. Энэ жил манай 5 сумын 100 жил яваа. 1 сумын 40 жил яваа. За тэгээд Алтрган гэж энэ том наадмыг үдээж аваад ингээд. Алтрган наадмын ачаал бол үрдэн их байна. За Булган аймгийн бол 16 сумтай. За Дэшиг сумын нийт хүн амын 20% бол одоо бурайд ухсаатан бол эзэлдэг шиг тийм ээ. Тэгэхээр энэ тал руу чиглэсэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо ажил тийм ээ хийх үйл ажиллагаа ирээдүйн төлөвлөгөө энэ талаас та бас манай үзэгчдийн танилцуулаа. Тий Алтрган наадмыг анх зохион байгуулах санаа бол Тэшгсумаас гарсан. Тэшгсумд одоо Баг Алтрган гэдэг наадам зохион байгуулад манай Тэшгсум бурайд зон болон ер нь энэ Алтрган гэж том их наадам байдаг. Тэрийг бас анх зэгцлийн үлгийн нутаг байна. Нэг сумын бурайд чигсэн одоо бас зориглоод аваач гэдгийг санал тавиал. Ингээд энийг одоо үндсэндээ бид үүсэж байгаа юм да. Манай бурайдуудынхаа хүслийг үүсэж байна гэсэн үг. Тэр том одоо баяр наадам хийх гэсэн үсийг одоо биелүүлж байгаа. Энэ манай Тэшгсум Оросын олон улсын Закаман одоо мөнчтэй хил залгадаг. Закамны орионтой. Тэгээд хоёр талд одоо уулын наадам хилээр заагарсан ах トゥ өнөр найз нөхөд за одоо бүрээ зам олон амьдарч байна. За эднийг уулзуулахын тулд ойрхон байхын тулд бид бас олон жил нэлээд олон ажлуудыг хийж ирсэн. Тэгээд тэрний одоо нэг одоо энэ том ажлын нэл гэж ойлгож байна. Тэгэхээр Булган аймаг бол одоо Монгол улсынхаа төв хойд зэгт оршиж байна. Тэгээд хойд улстай хойд хөрш. Тэгэхээр энэ хамтын ажиллагаагаа Оросын холбооны улс, бурайд улс, за тэгээд эрх хүмүүж гэдэг юм уу те? Хамтын ажиллагаагаа та бүхэн бас хэрхэн өргөжүүлээ, юун дээр хамтарч ажиллая гэсэн төлөвлөгөөг ер нь боловсруулад өнөөдөр бас хамтарч ажиллаад байж байна. Ер нь бид за Закама аймаг одоо Зэдийн аймаг гэдэг байгаа. Хоёр орон байгаа. Тэр хоёр орионтой манайх хил залгаа оршдог. За Закамтай бол бүр их ойрхон Тэшгсум яг хил залгадаг. Дээр нь тэнд одоо хуучин бол одоо багал их айнх гол гэдэг юм хөлийн бомб байсан. Улирд аваад ийм хөлийн бомб байсан. За тэр бомбтой нь одоо хаагдаад 10 гаруй жил болж байна. За тэр бомбтой нэг талаар бид бол нэлийн асуудал ярьж байна. Засгийн газрын төвшинч бомбын одоо сайтын төвшөнд ярьж байна. За улаан үүд цаашлаад одоо Москвагийн төвшөнд Оросын холбооны улстай бас ярьж байна. Энэ бомбын сэргэлтийн бодлогыг хүрээд энэ бомб сэргээх. За энэ тэхийн бол одоо эдийн засгийн хувьд нэлээд ач холбогдол. Ганц булган биш. Энэ багийн бомб нэгснээрээ хөвсгөл, өвөр хангаа, ар хангаа, булган гэсэн энэ хөдөө аж ахуйн гол 4 аймгийн одоо Оросын холбоостой харьцах эдийн засгийн гол урсгал бол одоо манай багийн бомб байгаа юм. Тэгээ энийгээ бас эдийн засгийн бэлтэнд оруулах чиглэлээр бид нэлээд ажлуудыг хийж байна. Дээр нь энэ бурайд зонхоо бас түүх, соёл, уламжил, ёс заншлыг таслахгүйгээр хооронд нь холбоотой байлгах энэ чиглэлийн одоо нийгмийн чиглэлийн ажлуудыг бас зохион байгуул. За улаан үүд хоттой бид найрамд хамтын ажиллагаа бий болгоод байд улстай ингээд энэ Алтрган наадам дээрээ бас хамтарч ажиллаа. Ер нь одоо боловсрол, эрүүл мэнд, за эдийн засаг, за одоо манай бас хувийн хвшлүүд гээд олон талаар бас хамтарч ажиллаж байгаа. Одоо хоёр улс таашлаад одоо Булган аймаг та бас сая хэлсэн нэр дурсан тэр модултай ер нь хамтын ажиллагаа соёлын хэмжээд юу их вэ? Соёлын хамтын ажиллагааны эхлэл нь өнөөдөр бас энэ Алтрган 2020 олон улсын наадам болж байгаа шиг байна. Тэг ерөөсөө тэр энэ одоо түүх соёлыг бурайд энэ зон олны Алтрган гэдэг наадам бол одоо гол зорилго нь бол энэ бурайд дэлхий дээр оршин байгаа бурайд энэ одоо зон олны ёс заншил, түүх, урамжлал тэрийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, хойш үедээ сурталчлах ийм л одоо зорилготой наадам юм шүү дээ. Энийг бид энэ зорилгын хүрээнд бид зохион байгуулж байгаа. Энийг одоо энэ наадмыг энэ хүрээнд зохион байгуулахын тулд одоо тэр дагсан нэг одоо нийгмийн чиглэлийн асуудал, одоо соёл урлаг, спорт,
За тэгээ нийгмийн чиглэлийн ажлууд. За дээр нь одоо бас энэ хувийн хвшлүүдийн хооронд нь уйж өгөх гээд энэ юм уйлдэж ээж энэ наадам энэ зон олны өв соёлыг сурчлах дээр нь хоорондоо ойрхон байх. Энэ гүрнэ л гэж бид харж байгаа. Энэ хүрээнд л зохион байгуулалт наадмын гол одоо үндсэн чиглэл бол. Тэгэхээр өнөөдрийн Алтарган 2024 олон улсын наадмыг бол 40 улсын 50 гаруй мянган одоо ирж үзэж сонирхож байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас Булган аймгийг зарин ирсэн энэ туман олонд за тэгээд Боройд Ухсаатанда бас аймгийн иргэдийн төлөөллийн хурлын даргааид бас мэдлэгээ төвшүүлж өгөлнө та. За Булган аймагт маань Алтарган наадамд зочлон ирсэн бүх одоо Боройд зам олондоо за мөн энэ наадмыг үзэж сонирхож байгаа бас иргэдэд энгийн бас жуулчд аялал жуулчд одоо хүмүүс байна. Бүх улсуудад нь анх дахь алдарны өдрийг Булган нутагт хүрэлцэн ирж Боройд одоо энэ зон олны түүх соёл уламжлалын энэ төв гол одоо наадмыг үзэж сонирхож дээр нь одоо анх дахь сайхан нутгийн маань одоо сурталчилж сайхан нутагтай маань танилцж энэ сайхан нутгийн маань одоо бирээнд болсон айргийн маань амталж байгаад бас баярлалаа гэдгээ хэлье. За баярлалаа. Сайхан наадаартай ажиллаа амжилт. За сайхан наадаартай. Та нарт ч ажиллаа. За тэгэхээр үзэгчтэй Алтарган 2024 олон улсын наадам үргэлжилж байна. За Боройд Ухсаатан бол өнөөдөр үүх түүх, өв соёл, заншил, дуу хор, тоглоом, наадгаа гэдэг бүх зүйлээ бол одоо төмөн олондоо таниуд сурталчилж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ Алтарган 2024 наадмыг үзэн сонирхохоор ирсэн үзэгчдийн төмөн олонны сэтгэлдлийг манай сэтгүүлч бас азаа сонссон байгаа гэдэг төө сурвалжлагыг үзэгч та бүхэндээ хүргье. Алтарган 2024 Алтарган 2024 олон улсын их наадам үргэлжлсээр байна. Яг одоо та бүхнийг Оросын холбооны улсын агийн бодоттой уулзуулъя. Поздравляю вам праздником Алтарган. Баярлалаа. Бид танд баха энэ Алтарган гоё өнгөржэн Алтарган нааднаар амаршилнам жиих агийн бүрээ бүгднөө их танд та баярыг хүргэнэмж баярлалаа. Бүгд бүрээд наадан Алтарганада бүхий дэлхэнгэ бүрээдүүд болтын амаршилнапж. Би цэдэн жамсраноогоо төрөлн ютог ха хурж ирээд энэ Алтарган нааданда суглархан бүхий бүрээдүүд халуунаар амаршилнам. Аглаг хайхан агынятаг ха булган хайхан ард түмэндө ходонор болох буряд монгол шуута Алтарганы халуун амар мөнди хүргэж бүхий энэхэн бүгд буряд зондо амгалан өдрөө амар мөнди ажи худал хододо урагштай урмтэй хэн үнэн зүрхэн хөснөвж аглаг хайхан агын талха. Сколько раз вы приехали в Монголию? Монгол нутагта би Монгол бүрэнд дөрвшинчоо ирээд байна. Им гоё нааданд хаваадаж шуунаашаа ирэхэд гэж ханаатай байна. Монгол орон төрөшинчээ баха ирээд байна би энэ шулгээ билдаанда хаваадахан бид. Өшөө дахин л им гоё Алтарган нааданда хаваадахад тэл байгна. Би Монгол гүрэн 3 дахь ирээд 3 дугаар ирвэ. Тэгээд л их сайхан хөгжингийн хайхан орон байханд их баярлажаа. Значит, 3 раза вы участвовали в Алтарган, да? Алтарганд олон дахин хаваадахан би ха. Тэгээд цэбэн жамсраноогоо 130 жил ойн баярт ирсэн. Игийн төрөшинжээ Монгол хайхан оронд ирээд тэгээд Алтарган наадны ушраар ахад дүнэр таанартай уулзаж байханда тон их баяртэйж. Тэгээд өнөөдөр энэ Алтарган наадан гişи Булган аймгийн ард зон Монгол ард зон өргөнөөр хүндэтэйгөр яхад буряд дугаар буряд яхаз аншлаар уптаж байханд тон их баяртэйж. Баяраа хүргэнэвж. Передайте, пожалуйста, всем бурятам мира. Бүгд дэлхэн бүрээдүүд үнэн зүрхнээ халуун баярыг хүргэнэвж та буряд ард бутал нэгдэж буряд хэлгээ мартунгүй бүгд явъя. Бурят бүхий бурят Ухсаатанда их амар мөнди хүргэнэв бурят хэлгээ дэшин үргэж нютугаа сурхуулж явахмнэ болтогоо гэж хүснэв.
дылхы дерэмнэ унгуржубэ хэнгэлдэв хулгуоты ошорнууд дэн дажарнэ дүүржэ хоболтода инхэ тэвэн ыпнэрмдэл харжэт лэжэ хойлдах. Алтын дылхы дэрэ амгалын тэнyung ажыхоха онсохон ондо сойл орлолте эрхим хэхэн бурядуксатын орон дылхын улгынды эрхим мында оркша ханаты ормозорикты имыл ыпте ите сашыта олын тумынжылды ажыхохын өреніпде. Спасибо вам. За, байла. Алтарган 2024. Алтарган 2024 олон улсын их наадам яг одоо стадион дээрээс үргэлжлэн та бүхэнд хүрсээр байгаа лээ. Яг одоо та бүхэнд нэг гэрийн аав охин хоёрыг одоо уулзах гэж байна. Манай аав охин хоёр бол онцлогтой байгаа. Юугаараа онцлогтой вэ гэхлээр аав нь бол олон улсын гэнэ Алтарган олон улсын их наадмын ардын дууны уралдааны ялагч замун охин бол дангина буюу гоо бүсгүй шалгаруулах уралдаанд амжилттай оролцсон байгаа. За өөрсдөө танилцуулахгүй юу? За минь Таймгээ дашуулар хомнэ Батшаа мөнхтлэг гэж хүн бэ. Тэгээд энэ олон улсын Алтарган наадамда олон жил баха явж наадаж ирэн тэгээд энэ жил баха ардын дууны төрлөөр амжилтаар төрөн байр хүртээд баяртай байна уу. Тэгээд энэ их басхан тия энэ дангийн төрөлдөө басгая асарж оролцуулаад одоо мөрөдлөө бийж гоё наадаж явна да. Гэр бүлэрээ Алтарган наадмаа зорж ирдэг үү танай гэр бүлийн хувьд? Жигэнгүй яхаа одоо хантия басгая важ ирэм ба чигээд маш бол олоолавж 6 хүүхэдтэй авч их басхамны энэ тэмцээнд орж ин гоосхи тэмцээн гоё тэмцээн болдог. Тэгээд тэмцээний нөгөөсөд одоо шалгаруулалт гараа дөнгөн танилцуулагдаагүй л байна. Тэ. Манай буряд язгууртан томорны утгааны энэ Алтарган наадмаа хуул зорж ирэх л дээ. Тэгээ гэр бүлөөрөө ширэх тэгээд Монгол орондомд болж байгаа болохоор Зөв аймгийн олон зоонууд ирж энэ наадамда оролцож гоё наадж байна да. Дангина гоо бүсгүй өөрийгөө танилцуулахгүй юу? Минь дээ. Дорно таймгай дашиг балбар хомнэ. Мөнхөд тулгай их басган наман байгаль байна вэ? Хэддэх охин бэ? Аль их басган том гэж. Доороо 4 дүүтэй, дээрээ нэг хахатай вэ? Тий. 4 дүү нь охин дүү байгаа юу? Байха. 2 бас дүүтэй, 2 хөвөн дүүтэй. Тэгээд айлаа 3 басга 3 хөвүүд байха. Дангина говсгүй шалгаруулах тэмцээнд оролцож өөрийгөө сорилоо. Мөн дүүнэрээ бас дараа нь оролцуулах гэсэн бодол байгаа юу? Тийм битээ. Нөө игээд жоохон бишээхэн басган дүүдэмний игээд гоё дуулах, бүжиглэх, хавах юм юм дуртай хонирхолтой. Тэгээд тренинг хатаа чигээ бага байхаа нөхөрхөн бүжиглүүлэл игээд баха одоо хэл соёл одоо өв соёлоо тээж төвөн дэлгэрүүлэхэд чим юм хомоо баг хийх хонирхолтой байна вэ? Мөнхтөлгөр ахын хувьд бол ардын дууны тэмцээнд төрүүлсэн байгаа. Тэгэхээр ямар дугаар төрүүлсэн юм болоо? За буряд ардаа муухан байна вэ гэж хошин дуу байха. Тэгээд энэ хошин дууе финалын шатанд дуулж төрүүлв. Өмнө нь одоо 3 шавар ханаа юмгоо гэд ер нь язгуур ардын дуунууд гоё л да. Яг буряданга өндөхан хэл аянга хоорхон байдаг. Тэгээд энэ аянга язгуур дууга одоо өөрийнхөө хөгдөөтөө өвлүүлж өлөөх ятгаарнанга өөрийнхөө хөгдөөт найз нөхөд одоо өвлүүлэх зорилготой баха өөрөө мэдээж судалж ингэж л явдаг. Тэгээд ер нь манай дашуулар хүм Дорнот аймагт одоо хамгийн хаан буряд соёлоо дээдлж явдаг хом. Тэгээд энэ манай клуб дарга байхан Батмөнхөн Балжид гэж нэг мундаг одоо шаардлагатай юм клуб эрхлэгч соёлын тэргүүний ажилтан авгаамны одоо бидний энэ өв соёлыг одоо тээж явах дээр их хариуцлага одоо оногдуулхан л да бидний их юм зааж өгөх тэгээ Балжид авгаа
их баярлалдаг үчи. Одоо чи бидэж одоо хишээж явах уу, өв соёлоо дээдлж явах уу. Одоо энэ ингээд төлөөл энэ гоё наадан болно гэж шивдэ чимээ. Бүхий бүрээ зонууд нэг дороо сугуулж алтарган сэсэгчээ бүхэд илгэр байж. Тэгээд хэл соёл өндөнөө ингээ хувсаа одоо бүхий язгуур юм яа. Одоо энд л харж одоо ингэж наадах явахтай наадан. Тэгээд одоо хойно орсон хамнаа шинэхэнэ хамнаа олон хайхан бүрээд найс нөхдүүд ирхэн жахуу уулзалдаж одоо бон хөхөө баяртай л байна ч да. Та улаандаа оролцохдоо хошин дуугаар оролцсон гэж энэ юуны талаар хашгиндаг дуу юм болоо? За одоо нэг басгын гуйгаад нэг басгын тоохоггүй тийм ээ. Тоохоггүй маяглаад байна. Тэгээд оролд хоорол нөгөө басгын эргүүлж аваад тэгээд аз жаргалтай болоод дүүрж байгаа юм аянгатай дуулда. Юм аялгатай утгатай дуу. Тэ. Дангина охины хувьд айгүй маш гоё үзэсгэлэнтэй харагдаж байна. Зүүсэн гоёл чимэглэлийн хувьд ямар гоёлоор гойж ирсэн талаараа бас үзэгчд маань хуваалцахгүй юу? Баярлалаа. Тэгээд энэ халиуны арахаар халиу гэдэг амтны арахаар хийхэн бурядан одоо тийм гоё зүүтгэл даруулга байхаа гоёлоо шимэг зүүтгэдтэй. Тэгээд даруулгын хашуугаар игээд унжуултай энэ басгатай зүүтгэл шивэргэл гэж нэртэй шивэргэл. Тэгээд татааны хашуугаар игээд хашуугаа зүүтгэлийн хата тэгээд миний 1800 он хоёхтэй тэгээд 50 үетэй өмнө намд игээд ирхэн ийм гоё шимэг зүүтгэл байх. Тэгээд энэний хата утга ууширтай игээд энэ игээд уул авааны хахиу байхаа. Тэгээд энэр үегээд дээр үедээ игээд гал асаадаг дэнз. Тийм. Тэгээд энэний хата басгадууд хата зүүн талдаа хутгаа баруун талдаа дэнз хийгээд зүүдэг игээд хутганы игээд одоо зүү танай сав чигээд ажив байдлаа басгатай хэрэгсэл тийм байхаа. Тэгээд одоо энэний хата хатуу юу хийдэг юм болоо? Энэ сэвэр мөнгө одоо миний одоо дээд үе хөөл одоо ирхэн чим одоо өгдөөд сэмний ийм гоё утгаашртай нангин зүйл байхаа хатуу идэхтэй. Тэгээд энэ хата буряд ард зон хата басгая игээд уул аван буухан хахиунд нэгэд ээж даатгаж одоо игээд гуу зүлгдэг. Тийм одоо басгын хот хамгааж яваар их тийгээд одоо игээ басхандаа гуу зүлгдэг байгаа юм чигээд энэ миний игээд хахиуха. Нэг ясандаа бол энэ зүйлт нь бол чамайг хамгаалдаг гэж ойлгож болох нь тийм. Бурхан намайг хамгаалдаг тийм утгаашртай юм хай. За аавын хувьд уралдаан төрүүлсэн дууга бидэнд бас хэсгээс нь дуулаад өгч болох уу? За чи да. За биш наранда жоохон яваад хоолой хаалтан байж магадгүй. Ягам боре ямахудрага ягэн яманудин хөвжөр хёд мохамбэ наудага яган олахан балжмагага яжш яджр хёд мохамбэ наудага энэ өсгөлдөр дуулаа халж чигээд газаагуур наранд явах хоолойхон хааралтаад байна хөлсөөрөхтэй чигээд гоёл наадан болж байна. Тэ. За сэтгэлээсээ хуваалцсанд маш их баярлалаа. Сайхан наадаарай. Баярлалаа. Хамт олонд ажиллаа өндөр амжилт хүсье да. Одоо Монгол амны хамгийн олон үзэгчтэй өндөнөнгө телевизээр баха нэвтрүүлэгт олон таантаа баярлалаа. За маш их баярлалаа. Алтарган 2024-ийн сурчлах баг яг одоо стадион дээрээс үзэгчдийн сэтгэлээс бас хуваалцлаа. Одоо та бүхэнтэй хөтлөгч Болормаа болон Үлзий сайхантай холбогдъё.